Заасан хугацаанаас тогтоол гарч байна. Тогтоолын үйлчлэл хэлцүүлээ. Тогтоол 2025 оны 5 сарын 19-ний өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Өдөр амьдах сумын анхны шүүгээс Баярбатар даргалж шүүгүрдэн нэрийн бичгийн дарга нэгдсэн улсын ярилцагч Угамбат төвчсөн үйлчлэл шүүгдэж Батэрт нарыг оролцуулан тус шүүгэн шүүгүрдэний хаалтхан нээлттэй болсон эрүүгийн шүүгүрдэнаар Батэртэн холбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч нээлттэй 7 юм байна. За ингээд шийдэх тогтоолын тогтоох хэсгийг агуулгыг төвлөрч байна. Шүүгдэж Тэмэр Чавх Дор Цэрэнгийн Батэрднийг хөдөлгөөний аюул байдлын тухай хууль түүн нэгжүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчиж тээврийн хийж одоо тэрхийг асуусан үедээ Завтуугаар тээврийн хийж одоодсон буюу эрүүгийн үеийн тусгай ангийн 27 дугаар жилийн 5 дахь сарын гэмтрэг үйлдсэн гэм буруутай тооцоогоо. Хоёр эрүүгийн үеийн тусгай ангийн 27 дугаар жилийн 5 дахь сараас шүүгдэж Батэрдний тээврийн хийж одоодохыг 2 жилийн хугацаар хасаж 300 цаг нийт цэцтэй ажил хийлгэхээр шийдэгсэвэ. За эрүүгийн үеийн ерөнхий ангийн 7-р жилийн 5 дахь сард журамлан мөн хөлийн тусгай ангийн 17-р жилийн 1 дахь сараснаар шүүгдэгч Батэрдэнд 240 цагийн нийт цэцтэй ажил хийлгэхээр шийдэгсэвэ. За эрүүгийн үеийн ерөнхий ангийн 6-8 дугаар жилийн 1 дахь хэсэг 6-9 жилийн 1 дахь сараснаар журамлан эрүүгийн үеийн тусгай ангийн 17-р жилийн 1 дахь сараснаар оногдуулсан 240 цагийн нийт цэцтэй ажил ялтээр эрүүгийн үеийн тусгай ангийн 27 дугаар жилийн 5 дахь сараснаар оногдуулсан 300 цагийн нийт цэцтэй ажил хийлгэхийг нэмж нэгтгэн нийт эдлэг ялыг 540 цагийн нийт цэцтэй ажил хийлгэхээр ялаар шийдэгсэвэ. За эрүүгийн үеийн ерөнхий ангийн 5-4 дугаар жилийн 4 дахь сараснаар Ялтан Батэрдэн оногдуулсан нийт цэцтэй ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийт цэцтэй ажил хийлгэхээр 8 цагийн ажлын 1 хоногоор тооцож 20 хялаар солихыг мэдэгдэвэ. За шүүгдэж Батэрдэнд оногдуулсан тээврийн хийж одоодохыг 2 жилийн хугацаар таслах нэмэгд ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон байж гэсэн тооцоогоо. Шүүгэн шийдэнд шүүгдэж Батэрдэнд дасан зэрэг арга хэмжээ аваагүй. Тэрээр энэ хэргийг бол маш хэдэн хоригдоогүй. Хэрэг дэдмүрийн баримтаар хураагдаж ирсэн нэг шийдийг хэрэгт хавсаргах, итэмцэлсэн эзүүлгүй, иргэний хэмжээ өрөнд авагдаагүй хэрэг хань шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тооцоогоо. За тогтоолын үеийн сонсгосон хүчинтэй болно. Улсын ярилцагч шүүгдэж хохирогч түүний хөлсөнд төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч дээжитний прокурор тогтоолын зөвшөөрөл ардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн 90 иргэний хэрэгэнд давзаалт хийсний шивгүүд давзаалт гомдол гаргах эсрүүцэх хэрэгтэй. За тогтоол гомдол эсрүүцэх орчин тохиолдолд тогтоолын биелэлтийг бүтүүлжүүлсэвэ дараалагч сонсгоч. За Батэрдэн ойлгосон уу? Ойлгосон. За таны 27 дугаар жилийн 5 дахь сарын гэмтрийг үйлснээр тогтоогцоо. За шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмтрийг үйлдсэн хүний одоо хувийн байдал гэмтрийн шинж хор өршгийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгдэг. Иймээс танд одоо 300 цагийн нийт таны үйлдсэн гэмтрийг гэм буруу тохирно гэж шүүгэж үзлээ. Ойлгосон уу? Ойлгосон. За улсын ярилцагч болон өмгөөлөгчийн гаргасан ялын саналыг шүүх хүлээж авах боломжгүй одоо зохимжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл тэр тухайн хүний гэмтрийг үйлдсэн гэм буруу шударгасны зарчим нийцэхгүй гэж шүүгэж үзэж зорчих хэрэгтэй зарлах хэлээр ингэ шийдчихлээ. За та өмнө 55 дугаард шийдэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар танилцсан байсан тийм үү? Тэр тогтоолоор таны дахин энэ 1 жилийн хугацаанд гэмтрийг үйлдвэл энэ гэмтрэгт нь яд оногдуулна гэдэг зарлах байсан тийм үү? Та тэгэхээр энэ тогтоолыг биелүүлээгүй учраас тэр гэмтрэгт нь яд оногдуулсан. Ингэхдээ тухайн гэмтрийг үйлдсэн гэм буруу нийгмийн аюулын шинж хор өршгийг харгалзан 240 цагийн нийт цэцтэй хийлгэхээр шийдэх нь тухайн гэмтрийг үйлдсэн гэм буруу тохирно гэж шүүгэж үзлээ. Ингээд таны нийт эвлэх ялыг 540 цагийн нийт цэцтэй хийлгэхээр тогтоолоо. За та энэ ялыг биелүүлэхгүй бол бэлэгдээгүй нийт цэцтэй хийлгэлийн 8 цагийн ажлын 1 хоногоор тооцож 20 хялаар солихно. Ойлгомжтой юу? Ойлгосон. За танд харахад оногдуулах боломжгүй. Та бол одоо өрхөө орлохгүй гэдэг нь тогтогдсон учраас за ингээд бас 20 хэл оногдуулах бол одоо тухайн нийгмийн аюулын тохирохгүй гэж шүүгэж үзэж дээд ялыг оногдуулсан.
За тогтоод 12 хоногийн дотор гарах танаас төрөлдөн тогтоод авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдолтой үйл үзүүл гомдол гарах хэрэгтэй. Ойлгов уу? Ойлгосон. За улсын хэлс өмгөөлснөөр тодорхойлсон. Гой. Тэгэхээр нөгөө 7-3 дугаар зүйлийн 3 хэсгийн 3-3 заасан хязгаарлалт тогтоолох санал гарсан шин байр доктор фундамент зүйл. Тэрийг л шүүхэд одоо эрх болгосон хэмжээ гэдэг учраас тэр үйл хэрэглээг бол. За. Тий. Тэгж болно гэдэг залж шүүхтэй байгаа байхгүй тий. За хуулаасан. Хоёр дөрвийг ураг хурлаа орж болохгүй болчих. Уул нь хоёр дөрв байсан бол үүргийн төлөөлөгчийг заавал хязгаарлалтын мэдээгээд үүргийн хүчин хөрсөж. Нэгэн тогтоогоо яа идэ. Юу? За, юм байна. Чи чинь яваад байгаа тийм ч угаасаа. Үгүй ээ хорлох юм. За, би хоёр өнгөрөөч чи.